Сайн байна уу бид? Энэ удаагийн бичлэгээрээ аниме ертөнцийн хүчирхэг 5 сэлэмчинг орууллаа. Бид бичлэгээ хиймэл оюун дээр суурилж хийж байгаа болохоор утгагүй микрофон камертай болохоро илүү чанартай контент бичлэг хийх болно. За бичлэгийг үздэгэ. Yami Sukehiro Black Clover Yami Sukehiro нь хар шид, сэлэмний ур чадвараараа алдартай. Түүний хурд, хүч, нарийн хөдөлгөөн CD level тогтолгоо хийхэд хангалттай. Ями зөвхөн муу хүмүүсийг устгадаггүй, шудраг ёсны төлөө тэнцдэг ба стратегийн өндөр мэдрэмжтэй. Kenpachi Zaraki Bleach Kenpachi Zaraki бол асар хүчирхэг, тулааны туршлагатай сэлэмчин. Түүний Zanpakuto болон биеийн хүч нь хот барилга байгууламжийг сүйтгэх түвшинд хүрдэг. Муухай санаа агуулаагүй зөвхөн тулаанд дуртай, баатарлаг шинж чанартай. Нойтра, Грэми, Үнохана зэрэг дайсантай хийсэн тулаанууд нь түүний хүч чадлыг харуулсан. Ichigo Kurosaki Bleach Ichigo бол Soul Reaper буюу Шинигами. Түүний Zanpakuto эзмээр Банкай горимд ороход асар хүчрэхэр довтлогоо үүсдэг. Гэцуга Тэншүн зайнаас хүчрэхэд довтлогоо хийх чадвартай. Ичигогийн хурд, стратегийн мэдрэмж нь дайснуудыг ялж хот сүйтгэх түвшинд хүрнэ. Roronoa Zoro One Piece Zoro бол 3 сэтмээр тулах Santoryu Master. Түүний Azura техник нь 3 нүрт дүрс үүсгэн дайснуудыг айлгадаг. Zoroгийн хурд, хүч, тэсвэр өндөр. Миоктэй тулаанд туршлагатай, олон довтлогоог хослуулан тулах чадвартай. Mihawk One Piece Mihawk бол дэлхийн хамгийн хүчирхэг сэлэмчин. Түүний өрөө сэжим нь дантик хар өнгөтэй. Урт нь 2 метр бөгөөд ганцхан харгадч ирч хүч аюул зангийг мэдрүүлдэг. Гэвч өрөө зөвхөн түүний хүчний илэрхийлэл биш, харин стратеги, нарийн техникийг харуулсан зэвсэг юм. Михавкын секундын дотор дайсны довтлогоог мэдэрч, төгс нарийн хөдөлгөөнөөр эсэргүүцсэн зогсоох чадвартай. Ганцхан цохилтоор довтлогоог тасалж, эсэргүүцэгчийг төгс алдаж, тулааны явцыг өөртөө ашигтайгаар эргүүлэх чадaltaй. Түүний гол давуу тал нь зөвхөн хурд, хүч биш юм. Михавкын тулааны туршлага асар их. Хэдэн 10 жилийн турш дэлхийн шилдэг сэлэмчнүүдтэй тулалдсны үр дүнд стратеги нь төгс боловсрсан. Тэр зөвхөн давхар довтлогоо эсвэл хамгаалалт хийхээс гадна дайсны сэтгэл зүй, хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж, тулааны хувьд давуу байдлыг бүрэн ашиглаж чаддаг. Эдгээр хүчин зүйлс нь Михавкийг бусад сэлэмтнүүдээс бүрэн ядгаж, дэлхийн хамгийн хүчирхэг, айц төрүүлэм сэлэмтэн болгож байгаа юм. Тиймээс түүнийг хинч дийлэхгүй гэж үздэг бөгөөд үнэхээр дэлхийн шилдэг гэсэн нэр хүндийг эзэмшдэг. Бидний бэлтгэсэн бичлэг таалагдсан бол follow, subscribe дарж биднийг дэмжээрэй. Мөн дараагийн бичлэгийн Данийн дүрийн харьцуулалт хийх тул ямар дүрийг харьцуулахаа комент бичиж үлдээгээрэй. Мөн лайк дарахаа мартаваа.